Сайн мэцхан өрхөм үзэгчтэй UBS телевизийн уран бүтээлчдийн зүгээс үзэгч та бүхэнд бэлтгэн хүргэдэг бидний өв соёл нэвтрүүлэг ээлжид дугаараа үзэгч та бүхэнд Дундгов аймгаас бэлтгэн хүргэж байна. Дугаарын зочноороо бид өрхийн үйлдвэрлэлийн эрхлэгч, өвлөн уламжлагч, за эсхийн урлагийг өвлөн уламжилж яваа долгорын үлзий их шиг хичээг за нэвтрүүлгийнхаа хүндэт зочноор урьж за яг үйлдвэрлэл дээр нь гэрт нь хүрэлцэн ирээд байна. Та сайхан үйлдэж байна уу? Сайхан үйлдэж байна. Сайхан үйлдэж байна уу? За тавтай сайхан үйлдэж байна. За үлзий шиг ихтэй танилцахаар өв соёл нэвтрүүлгийнхаа зочноор урьлаа. За бидний урилгыг хүлээж авч тийм ээ гэртээ ирэх боломжийг олгосон танд баярлалаа. За та нарт ч гэсэн миний одоо хийж байгаа нөчөөхөн бүтээлүүдийг одоо ингэ сурчилж ирж байгаад баярлалаа. Хаа газараас ирж байгаад та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье. Арга байхгүй монголчууд бид өв бас хүү соёл ихтэй ард түмэн. Тэрхүү өв соёлоо тээж яваа, уламжилж яваа, үр хойчтой залуучуудтай өвлүүлж яваа олон зочдыг нэвтрүүлгийнхаа зочны хойморт урьж за тэр хэрээрээ за хийж бүтээж яваа зүйлсийг нь олон түмэнд дамжуулан мэдээлдэх нь бас телевизийн бидний үүрэг. Тэгээд нэгэнтээ Дундгов аймгийг зорж ирснийх танахыг зориод ирлээ. Тэгээд та өөрийгөө бас манай үзэгчдэд дэлгэрүүлээд танилцуулж өгөөч. За баярлалаа. За би Дундгов аймгийн үлзий цумын харьяат одоо долгорын үлзий шиг гэж хүн байна. Хөдөлмөрийн багшийн мэргэжилтэй байж байгаад ер нь хүүхэд 10 дугаар анги төгсөөс хойш дандаа хүүхэд сургуультай холбогдож байрны багшаас эхлээд тэгэл бүхэл дамжлагыг хийсэндээ тэгж явсаар хөдөлмөрийн багш болоод хөдөлмөрийн багшаар хэдэн жил ажиллаж байгаа. Тэгээд Дундгов аймагта одоо ирж ингээд өөрийнхөө чадвараа ашиглаж ингэж одоо янз бүрийн юм хийж бас төрлийн юм зах зээл одоо дөнгөж гарч ахтлаад ерөөсө төрөл бүрийн юм хийж яавал мөнгө олох уу яавал одоо яг уу гэд ингэж явсаар байгаа л олон хийж чадах уу гэж тий тэгж явсаар байгаа. Тэгэл хамгийн сүлд энэ тэмээ тавш мал энэ амтанга одоо ингэж гаргаад энийг үр дүнгүйзэл одоо өнөөдөр хүртэл бараг 27-8 жил 30 жил болж ах шүү дээ. Сар шинийн баярын өмнө олон одоо үзэсгэлэн худалдаанууд зохион байгуулагдж байна. За үзэгчид ч гэсэн гарын бэлгээ бас юу сонгох уу гэсэн эрэл хайгуул хийдгийм байна. За тэгээд 1-р сарын 24-нд Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар Дундгов аймагт бас тэмээний өв соёлыг тийм ээ одоо маш томоор харуулж чадсан тэмээн дээрээс наран ойрхон гэж том одоо үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. Тэгээд яг эндээс таныг одоо бас онцлсны учир яг энэ Монгол тэмээгээ үйлдвэрлэж үндэсний өв соёлоо тээж яваа. За тэгээд бас сурталчилж яваа хүн гэж шууд одоо оноож зааж өгөөд тань руу одоо ирүүлсэн юм аа. Тэгээд хизээнээс тэмээгээ яг хийж эхлэх болов хийц материалын хувьд тэгээд танд ер нь энэ тэмээгээ хийж уралснаар ямар хөө боломжууд нээгдэж чадсан талаар бас хуучлаач. За баярлалаа. Би сая юуны тэмээн дээрээс нараа ойрхон гэдэг энэ сайхан фестивальд одоо гадна дотноос ирсэн олон зочин гүйцтэй өөрийнхөө тэмээнийхаа дээжүүдээс ингэж орон нутаг маань намайг дэмжиж ингээд одоо бэлгэлж өгсөн байгаа. Би ганцаараа хийгээгүй хүүхдүүдтэйгээ дүүнэртэйгаа за тэгээд цаашаага ойдлцонтойгоо ингээд олон хүмүүсийн хүч хөдөлмөрөөр бүтээж одоо ирсэн зочин бүхэнд нутаг орн маань миний энэ бүтээгдэхүүнийг танилцуулж ингэж гарын бэлэг болгож өгсөн ба түүндээ маш их баярлж байгаа. За тэгээд цаашдаа ер нь тэгээд одоо миний өдий зэрэгтэй болсон одоо байж байгаа энэ түр энийг зарагдах ч юм уу гэж анх бариад одоо Улаанбаатар тэдэн найз нар маань над дээр Дундговт над дээр чи над тэмээгийн бариа Улаанбаатар тааш тэгвэл хүмүүс сонирхно гэд тэгээд нөгөө нэг тийм бор үсээр хийсэн тэмээгээ бараал ингээд эхлүүрийн үүдээр тэр хүн их явдаг газараа манай найз нар барьцгаад нэгээр нь барьчаад ингээд явж хахад хүмүүс зарим нь юу юм бэ наа чи ямар амтын гэх жишээний тийм ээ өө эн чи юу малын харьцаар хийсэн юм уу гэх жишээний айгүй сонирхдаг байсан байхгүй юу. За тэгээд тэр үеэ бодох юм бол өнөөдөр бүрсээ тэгтээ би компани болж чадаагүй ч гэсэн өөрийнхөө юугээрээ одоо хүмүүс одоо дуурайж олон Монголын маань өчнөө олон хүмүүс
дуурайж ингээд сайхан тэмээ одоо хийдэг болж байна. Үр хөвгтүүд маань хийдэг болж байна. Ингээд өөрөө ч бас ингээд хүмүүсээ бас нэг 5-10 төгрөгөөр бас ингээд амьдралд нь хэрэг болж байна. Гэх жишээ нь одоо ингээд бас их ашигтай юм бариад авчихсандаа их баярлж явдаг шүү дээ. Би бол өөрөө яг хоо би их мөнгө цуглуулад ингээ өөрөө баяжтай гоолно биш. Энэ өв соёлыг л цаашаа тэмээний одоо тухай одоо энэ сайхан домог янз бүрийн юмнуудыг одоо бас сурчилж ингэж явах юмсан манай тэмээ гэдэг чинь одоогоор бол одоо онгоц одоо машин болж явсан одоо ачаа тээвэр хүнийг зөөж явсан эртээр үеэс 1000 жилийн өмнөөс эхлээл одоо ерөөс ингэж явж ирсэн юм одоо түүхтэй амт байхгүй юу. Нэг хоёр тэгвэл би тэмээчин одоо удамтай тэмээчин удмын хөөхд би өөрөө тэмээ малж байгаагүй ч гэсэн цаанаасаа миний цус гэн болохоор одоо тэмээний одоо бүхэл юг одоо би хөгшөө ээжээс хүүхэд ахтаа очоод одоо тэмээний ногт урантгаас эхлээл ботгоны ногт хийхээс ихсүүлээд ингээд заалгаж байлаа дээс томхоос ихсүүлээд заалгаж байлаа. За тэгэл цаашаага тэгээд тэмээтэй холбоотой янз бүрийн түүх домог миний ахтууд төрөл садан миний нутаг усанд бол их байдаг байхгүй юу. Удирдлагууд нь ч одоо таныг онцолж магтж байна. За уригдсан зочд нь гарын бэлгэндээ авсан гэд маш их гайхуулж байна. Тэгээд таныг л зорилоо доо. За энэ хугацаанд та хичнээн тэмээ хийсэн болоо уралсан тоолсноо. Намайг манайхны найз нар энэ төр манай ах トゥ нар энэ төр чиний над тэмээ чинь түм хүрчлээ шил гэдэг. Одоо тэгээд түм хүрсэн юм уу юм маш их хийсэн. Одоо ерөөсөө их л хийсэн дээ. Гадаад руу ч явж байна. Монголын бүхчд баян үйлгийгээс хүртэл авч ирсэн надаас. Тэгэл ерөөсөө надаас ганц аваагүй газар говь алтай л амир. Говь алтайгаас ерөөсөө хүн авлаа гэж говь алдах гэж ерөөсөө хэлдэггүй. Бос ерөөсөө бүх аймагуд ерөөсөө бүгд л авдаг. Бэлгэнд авсан хүмүүс нь говь алтайроо авч явсан байх уу? Тэгэл ерөөсөө би ч ерөөсөө өснөө жил ингээд харьцсан мөртлөгөө нүрээ үзээгүй тийм хүмүүс их олон бий. За ихчээ нөө пэйж хуудастай. За ихчээ нөгөө төдөн тэмээ тийм өнгөтэй зүстэй тэгж хэлэх гэсэн гээл ингэн жингийн цаваагууд бүр их. Тэгээ за хязаа эрэхтэй за амжуулъя гэл амжуулантаа гэл ингэ суучих шүү хүний юу захиалга авчихсан хүн ч одоо нэг тэмээ хэр хугацаанд нэг тэмээ чи янз ил үнэтэй том жижиг. Одоо жишээлбэл энэ ч одоо их нэлээд томд нь орж байгаа шүү дээ. Харахад тийм жоохон мөртлөнгөө эн чинь бас нэлээд нүсэр том тэмээ болж шүү дээ. Тэгээд янз ил үнэтэй. Энэ гэхдээ л одоо 40,000 л гэж байгаа шүү дээ. Бүх юу урлах хугацааны хувьд. Хугацаа оёх хугацаа нь бол яг өнөөдөр энэ хэдийг л ингээд хийгээд яаж ч өглөөнөөс ахуулаад чихэл яг дуусах байсан гэхдээ бас нэг жоохон ажилтай байж байгаа дууссангүй. Та хэд гүзээгээд хийчихсэн гэсэн. За одоо ирэхээс өнгөрчлээ гэчихэд ойгсон бусдаар бол гарчхал байлаа. Өдөрт нэг 20-30 тэмээ хийчдэг юм аа. Ойлцоогоор ингээд оюулсан байхад. За хийгдэх материалуудаа та бас за материал ер нь бол юугээр эсхийгээр хийж эхэлсэн юм. Эсхийг өөрөө хийн, өөрөө зулна. Яг ориг хийхийн тулд зулснаа ингээд эсхийг ноён одоо ил ойдолтой байх учраас маш нарийн гоё ойно. Ойсныхаа дараачаар ингэж ойдолмойдын яа нэг нэлээх ажиллагаатай. За тэгээд эсхийгээр анх тэмээ 5 шуул бүх юугээ нэг юм хийж аваад сүйдээ тэгээд би нэг зогдор гэдэг нэг юм ордог эсхийн болохоор нэг үсгүй юунд бол ингээд зогдор ордог байхгүй. Зогдор энэ юунууд өвдөг. Тэгээд нөгөө хот руу нэг хүүхд дүүдээ оюутан дүүдээ энийг тэмээнд ингээд доктор хийх гэсэн юм яг таарсан гоё өсөөгöd явуулчих. Захтайгүр энэ бараг л дөнгөж орж ирж байсан юм да. Хотод. Тэгээ явуулчих гэсэн чинь манай дүү яг ийм өсөөгөө явуулдаг байхгүй юу? Ийм борус яг ийм үс. Тэгээгүй энэ чи цагаан юм дээр яаж болох юм бэ гэ. Бүтэн жил яг энэ үсийг хадгалаад. Тэгээд энэ чи яавал болохоор юм дээ гэж бодож байгаа. Бүтэн жил хадгалж байгаа гэнт ерөөсөө энүүгээр нь тэмээ эсгээд тэгээ нөө өстэй юм болохоор яаж ямар ч нэг ойчих юм болж нэг айтаахан болно да гэж санаад тэгээд хичтэй. Тэгээд чичнээн тэгж өнгөчүүлж яаж байгаа тэгээд гараараа оёод эргүүлээд нөгөө төмөр уцсан яагаад тэгээд ингэ хийсэн чи яг тэгээд тэндээс нь өөрөө хайчлаад нэг үрчлээ хайчлны нүгээр одоо энэ ширбэрийн хураг байлаа гэдэг энэ хурганы жиний өндрийг хайчлаа штэ. Тэгээ ингэж хайчлаад
За тэгээд хийсэн чинь энэ говийн санаачлагт нэг Америк хүүхэн байсан. Тэрэн дээр тэнд асан юм их аваач өгнө л дээ. Тэгээ очин чи миний үг үзчихэд тэмэг ийм тэмэг үзчихэд барьж аваад үнсээл ямар хөөрх юм бэ, ямар гоё юм бэ гэд би энийг чинь авлаа гэд. Тэгээ надаар 4-5 тэмээ нутаг уцах гэж байгаа гэж хэлгээд анх тэгж эхэлсэн. Бүр дурлаж тэгээд нөгөө эсхий тэмээ юу тэмээ хоёроо үсэ тэмээ хоёроо яг зэрэгцүүлээд ингээд үзэсгэлэнтэй ч орсон энэ тэнд явахад зэрэгцүүлээ ингээд тавихт чинь заавал үстэй рүү норно. Яагаад тэгэхээр миний нөгөө бүх одоо энэ тавууш мал энэ тэмээ юу ч дандаа үс нь ерөөсө тэмээ ямар үстэй байх вэ? За ботго ямар үстэй байх вэ? Буур ямар үстэй байх вэ? Тийм ээ. За ат ямар байх вэ? Бүх насныхын юугаар ингэж хийдэг байхгүй юу? Тэгээ тийм учраас үсийг ингэж тохируулахад ийм үстэй яг амьд юм шиг тэгж харагддаг ихгүй. Одоо шид адуу байлаа гэхэд адуу ч гэсэн ялгаагүй дэл сүүлийн ингээл за нэг одоо цагаан морь хийл да тийм ээ. За хар морь хийлээгээд хар морин дээр ямар дээл таарах вэ? Хүрэн дээл таарна, хар дээл таарна. Өөр юу таарахгүй ш хар морин дээр. За гихмэслэнгээр ингээ хул морин дээр ямар үс таарах вэ? Гихмэслэнгээр яг амтанд нь зориулж ингэж хийдэг байхгүй. Жишээ нь одоо энэ хонь гэхэд хурганых нь үсийг тавьчаар хахад хоньных нь нараа ахих магад ингээл эн чинь нөгөө яадаг байхгүй. Яг л тэр малай хаюуд. Тэгэл ийм янз бүрийн зүйлстэй хийн. Материалын хувьд гэх юм бол одоо тэгээд энэ материалыг бол ноосоос гадна энэ даав материал даав үслэг даав материал байхгүй юу? Энийг одоо ерөөсө хүний биед ямар ч хор нөлөөгүй чанартай тийм материалаа даав ийм материалаар ингэж хийж ингэж яадаг. Тэгээ энийг угааж арчиж болдог. Ерөөсөө энэ чинь ингээд ямар сайн нэг хүн хэр болчоор угаалгын машин тэгээ угаацсан чинь болдгийм байж тээ хичээгээд над руу нэг хүн авчаад тэгээ ярьж байна. Гэтэ одоо бол гаднаас нь ингээд сайхан гоё шийхтэй нөгөө пермерит ч юм алчаар ингээд мушгиж жоод ингээд арччихад ямар ч тийм юу байхгүй гоё болчихдээ. Тэр нь 2 3 4 5 жилдээ бол ерөөсөө хэр болохгүй гайгүй тий. За өөр юу орж байна? За өшөө тэгээд энэ ийм юу байна? Энэ манай нэг ихч энийг хоёрыг ихч одоо 70 эдтэй ихч байгаа их мундаг орон одоо ийм хурганы арьс мэрс эгэндэг. Тэгээ тэр ихчээр ингэж дээс томолдё. Үгүй одоо энэгээр яах гэж байгаа гэхээр тэмээнийхээ бурамтгийг хийн жингээ цооныхаа хом ачлага уяа хийдэг. Ээрүүлдэг юм байна тий. Тэгээ ээрсэн. Тэгээ яг нөө би гол нь энэ өслөг эдлэр ингээд хийж байгаа болохоор бас амьд эко юугаар бас ноос оруулж ингэж яах тийм юугаар ээрс уцаад яг тэмээний өөрийнх нь ээрс уцаар ингэж хийдэг байхгүй энэ юм. За манай тэр ихч бол бүр миний тэмээнүүдийг ингээ гараар ойж өгдөг байсан. Тэгээ одоо жоохон нас агц болохоор айгаад бас хэтэрхий бас яаж болохгүй байх гэж санаад уцын судалдаж авдгийг. За тэрнээс гадна ерөөсөө л ингээд бүх юмнуудыг энэ юунуудыг болохоор тэмээн жингийнхаа хом шатанд хийдгээ. Хом шат гэдэг нь бол яг янз янзалдаа газар зүгээр би ингээ хэлбэрчлаад ингээ ийм их хийчихсэн. Энэ дээр ингээд ийм хоёр юутэй ингээд ийм шат шууд ийм босоо ийм юутэй бас байдаг байхгүй юу. Тэгэхээр би энийг бас зүгээр хэлбэрчлаад ингээ хийчихсэн. Хоёр талд нь одоо нөгөө энэ бас тэмээн ноос ууц. Энийгээ хоёр талд нь ингээд юу хийгээд уяаг нь хийгээд ингээд хомондог ингээд тэмээн дээр ингээд хомондог юм ба. Ингэж яадаг ба. За одоо эдрийг. За тэгээд дараагийнх нь болохоор энэ тэмээний тохож. За энэ маюз гэдэг нэг. Энэ болохоор тохож. Тогшин дээр ингээд тавихаар ингээд маюз тохож хоёр ингээд нийлээд. За тэгээ энэ дээр тэрнээс гадна бас энэ чинь одоо яг бүрэн болцсон энэ байхгүй. Энийг бүхэлдрэг гэдэг байхгүй юу? Бүхэлдрэг гэдэг. Энэ бүхэлдрэг энэ маяг тохостой ингээд энэ дээр ингээд дөрөө ирээд тэгээд ийм юугаар ингэж хийхэд бас ингээд юуны материал энэ ноос идлээрээ чин энэ зүгээр эсхийн зэрэгэд энэ ийм материалаар ч бас юм янз янзын материалыг ерөөсөө янз бүрээр ашиглаж хийдэг байгаа. Тийм ээ гэдэг юутэй ч одоо жингээ зоваа нарийн юм ордог шүү. Жижиг сажиг маш их нарийн юм ордог. Тэгээ одоо энэ ингээд 9 эрдэнэ байна. Нөгөө талд нь одоо ингээд 5 хаадаг арслан тавдар хийж арслан тавдар дотроо нэг талд нь 9 эрдэнэ хургана ирсэн нөгөө талд нь 5 өнгийн торгыг орлуулаад 5 хаадаг орлоо 5 өнгийн торго бас юутай ингээд холж идэв. За тэгээд жингийн цаванд тэмээнтэй одоо бас ингээд том жижиг ингээд буйлууд хийдгээ.
Манай миний төрсөн нутагч нь 73 онд 2 түм тэмээтэй гэж мөнгөн буйлаар жагвал цайд том уртагаан онгоцтой очиж мөнгөн буйл гардуулж өгчээлээ. Тэгээ тэрэнд бид нар ч нөгөө хүндэтгэлээ юу гээд хүүхдүүд пианарын юу газ төгтэй бөмбөртөөгөө бид нар ч очиж хүлээж авч яаж тосож авч ирсэн. Тэг нэх гоё тийм том өдөө ирээд мөнгөн буйлаар манай сум 2 түмэн тэмээтэй болсон гэд. Тэгээд тэр үед намширэг дарга байсан байхгүй сум нэгдийн дарга. Тэр дарга маань бас их мундаг хөдөөний одоо ирсэн мундаг сүрхийн хүн байсан. Нэг хүрчлэн хөдөөний малчтайгаа харьцдаг. Лам буйлтай тэмээгээ гэд дуулдаг штэ тий. Одоо энэ тэмээнд бол буйл дутуу. Энэ бол яг мөнгөн гэдэг юугээр өөрийнхөө сумынхаа юугээр улаан буйлтаа бас хийж болно л доо. Бойлоо улаанаар хийж болно. Модныхаа өнгөөр тий. Гэтэ энийг нөгөө нэг энэ одоо мод уу? Мод. Яг цэвэр мод. Модтой тэгээ дандаа яг энэ төр чинь ингээд ургасан байгаа л дээ. Ургаа модных нь юунууд ингэж садам өчрүүдийн ингэж тааруулж ингэж хийсэн байхгүй юу? Энэ ерөөсөө наасан маасан байхгүй байгаа үст тэр. Тэр дандаа садам өчрүүдийн тааруулж хийсэн юунууд. Тэгээ боронцдох уу? Тэгээ боронцдчих. Өөрийнх нь юугаар сая нөгөө энэ түмэн тэмээний баяраар мөнгөн буйл бас манай үлзийд дундаа мөнгөн буйл авч ирсэн гэдгээр утгаар мөнгөн буйлтай тэмээ яасан байхгүй. Тэгээс бусдаар зөвөр дан яг өнгөөрөө ингэж бас яадаг байхгүй. За энэ тоохгүй байна. Тоохгүй нь одоо энэ тоохгүй жоохоо ер нь их нарийн ажиллагаатай. Чимэглүүр зүйлс олон чимэглэл ихтэй юм. Тэгээд хүний ур ухаан их шаардсан. Одоо бол би бол яг нь ерөөсө чөлөөтөл хийн л дээ. Юу байхгүй. Тэгээ энэ жингийн цавайн тэмээ энэ хүнтэй тэмээ энэ хийхэд одоо энэ юу хийхэд ер нь бүтээлэг хийхэд олон талын юмыг мэдэж өгч тэгжээж нэг том бүтээл босгодог байхгүй юу. Маш олон талын юм судалж би өөрөө нэг хөдөлмөрийн багш байсан болохоор дээл өөрөө чинь хүүхдүүд дээл зааж өгнө. Цаас нуглаад дээл яаж хийх ерөнхий юг заачин штэ. Тэр шиг нөгөө тэмээндээ сууж байгаа хүнээ бас тэгэл дээд нь ягаад гадуур нэмжээр нэгээл тэрийг сурцсан болохоор тэг амархан ичж байгаа. Хичнээн хүнд зааж сургав хэдэн шавтай болов та? За яг энэ тэмээгээ заагаад. За манайх зөндөө ер нь хаар мянга одоо хичнээн чих юмдээ их олон. Бас энэ дээр багш байсны хувьд тийм ээ олон шавнартай. Мэдээж одоо олон хүн сураад аваад үлдвэл бас таны бас хийж хэрэгжүүлж байгаа ажлын л бас нэг үр дүн юм да. Энэ ажлыг хийж байхад цаад бэрхшээл чих байсан баяр баясгалан ч одоо дийлэнх ер нь баяр баясгалангаар л дүүрэн байдаг. Цаад бэрхшээл нэхэр яг тэмээ жин жоохон махан жоохон тийм сэрүүн талын мах байхгүй тэмээ ямаа ноёр мах. Тэгээд тэр талаар нь хүмүүс жоохон хүүтэн амтаа энэ төр гэдэг байсан. Тэр бол шал худлаа гэж би ер нь тэгээд хүмүүс ч гэсэн худлаа гэдэг. Тэгээд яг махан цэрүүн талынх болохоор тэгж хэлж байгаа байхгүй юу? Би тэгж л ойлгодгийг. Тэгээд тэмээний домог бол их штэ. Одоо хятадууд манай тэмээг манайх одоо хятад руу голцоохоо их дээр үеэс айгүйх тийм тэмээн жингээр их явдаг иддэг очдог. Тэрний түүх домог бол одоо маш их байдаг штэ. Маш их зөндөө гоё юм байдаг. Тэгээд тэр нэг нэхэд зүгээр нэг дуулсан тийм амнаас амдамс юу гэхээр манай одоо говийн нэг бор тэмээнүүдийг хятад очион хойно аваад одоо яг одоо нэг шиг тийм юутай байхгүй юу? Аваад тэндээ өсгөж жагаад буцаагаад Монгол руу явуулахдаа бас нэг хар энергитэй ингээ гаргацсан гэж байгаа юм. Тэгсэн чинь манайхан нөгөө цагаан тэмээ ховорхон байдаг байсан. Тэгсэн нөгөөх нь авиж хар энергитэй гаргасан юуг нь энэ бол зүгээр түүх шашин ч юм уу тийм ээ. Тэгээд гаргасан юуг нь болохоор хар энергитэй гаргасан тэмээг нь цагаан тэмээ олон цагаан тэмээ туугаад жинг явуулаад тэгээд цагаан энерги хар энергийн цагаанаар дарж ирсэн гэж байгаа. Тийм учраас тэмээ бас их сайн муу таны аль юмыг одоо ерөөсөө хамгаалдаг гэж би үтгэж үзтээ. Нөгөө тэмээ 5 хошуу малын нэг гэдэг нөгөө 12 жилийн бүх шинжийг өөрөө хэнэггүй заалцсан шүү дээ гэдэг шүү дээ. Тэмээний тухай одоо магтах түүх томог бол олон л тий. Та тэгээд нэгэнтээ тэмээг өөрөө хийж байгаа учраас яг энэ талаар нэлээд ярих гэдэг. За үлзээшгэгч ер нь одоо яг энэ үйлдвэрлэлээ өргөжүүлэх тал дээр ямар бодолтой байдаг? Өргөжүүлэх тал дээр би одоо хүүхдүүдтэй одоо бас манай хүүхдүүд бол одоо юу яагаад үйлдвэрлэл болгоё гэдэг байгаа. Өргөжүүлээ. Тэ өргөжүүлнэ.
эхлээд ямар ч гэсэн энэ юугаа одоо би за аймаг орнотынхаа дараахтаа би ингээ тэгээ мөнгө гэж хэлдэггүй шүү дээ. Өөрийнхөө бод эдгээр чинь намайг хөө хэлзээ ихчээ тийм фестивал болж та явах уу явуулгүй яах уу хөгжирсэн ч гэсэн хөөе тийм сургалт болж та явах уу суулгүй яах уу би өөрөө сурчаа хүүхдүүдтэй өгнө хүмүүс зааж өгнө гэдэг ингэдэг байхгүй юу. Тэгээд манай хүүхдүүд бас энийг ойлгоод бас эхлээд бас яах юм шиг ядаргаатай нөө гар хөлөөр ойно гэж бас нэг жоохон тэгдэгээс одоо бол ойлгоод үйлдвэр босгоё аль хэдийн босгох байсан одоо бүгдээрээ эрүүхээр үйлдвэр босгоё гэдэг байгаа. Тэгээ үйлдвэр босгох юм бол бас ганц тэмээгээр барахгүй ганц эн чинь бол ерөөсөө юу штэ хүүхдийн чихмэл тоглоом биш. Зүгээр бодит одоо сүвнэр маягийн тим юу байхгүй юу? Бод байдлыг л харуулсан. Тийм юу. Тэгээд үйлдвэр босгол өшөө их одоо амьд байх юм бол өшөө их бүтээлүүд гаргаж өгнө гэж бодоод байгаа. Бодсон зүйл нь бүтэх байх уу? Би нэг буур нэг бүр хамгийн анхных чинь буур байхгүй юм ээ. Тэгээд нэг буур дандаа жижигээр ингээ эсгийгэр хийдэг байсан. Сүүлдээ ийм дундаарч бас хийдэг лээс буурныг сонирхгүй юм шиг байдаг байсан. Тэгвэл буур чинь бас их сайн шүү дээ. Тэгсэн чинь сая юуныхаа юун дээр хоёр хас их нэлээд том томоо өндөр ийм хар цагаан хоёр буур хийсэн. За хар буурчтэй хүмүүс голоод авахгүй байх та гэж бодоод тэгсэн чинь бүр хар буурын сохирчод өшөө байна уу гэд одоо 2 3 буурны захиалгатай байгаа. Оо за. Тэмээний сүвнэрний ер нь айлд байх ач холбогдлыг та яаж ер нь сайн шүү дээ айлд. Олон айлд бас анзаарч харж ирсэн юм байна. Тэмээн жингийн цуваг тавиад за тэмээгээ усланч гэдэг юм уу те ажил бүттгээ бас хэтийн зориг бүттгээ гэж бас бэлэгддэг юм байна. За дээр үес одоо улбатай юм юу шээ тэмээн жингийн цуваа гэдэг чинь бол миний хувьд бол яг дуулсан сонссноосоо би бол ингээд тэмээн жингийн юг 5 төрлөө 5 бэлэгдлэр ингэж хийдэг. Тэгээ 5 бэлэгдэр хийхдээ эхнийх дээр эхлээд юм сахал үстэй бүр ингээд ноосоо ингээд түгээр шивж жагаад бүр ясцаар тийм үг хийдэг гэсэн байхгүй юу. Тэгсээ сүүлдээ ерөөсөө над нэг хүн чи ерөөсөө ирээдүйг нь одод хүүхдийн дүр төрхийг гаргах гээд. Тэгээ би яг хүүхдийн дүр төрхийг гаргаад хөөрхөн лавууз малаа хүмүүссэн тийм хүүхд жингээ хөдлөө явж байгаа тэмээг барьж байгаа бүр ингээ барьчихсан ингээ гараараа барьчихсан гэж явж байгаагаар ингээд гаргасан байхгүй юу. Тэгээд эхнийх нь юундээ би бас нэг 2 3 жил 3 4 жил болцсон байхаа энэ юу фестивалд оролцож байгаад нэг бас нэг ярилцлаганд ороод тэгээд нэлээд олон жил гараад ах шиг байсан. Тэгээд тэр юун дээр бүр нарийн ингэж яасан байхгүй юу. Тэгээд эхнийхтэй нь болохоор Монгол гэрээ ингээ бэлэгдээ тооноо одоо орчин үед ч гэсэн байшингийнхаа дээр ингээ тооноо ингээ ячдаг штэ. Тэгээд тооноо одоо юуныхаа аяныхаа авдартай бос юмтайгаа ингээд ячдаг гэсэн. Одоо ачаад эхнийхээ юунд дараачихт нь болохоор алтантай авдрыг болохоор яахч бэлэгдсэн бэ гэхээр алтантай авдар дотор бүхэл хэд баялаг гурилуудаа бүх юмаа ингээд хийгээд агуулад ингээд явж идэг тийм ээ. За түүний дараагийнх нь болохоор бүр тэр алтантай авдар дотор ч ерөөсөө айлд байх ёстой 9 төрлийн бүх юмнууд нь багтаа байхгүй. Гэхдээ би гүйцэд хийж болдгоо тэр авсан хүн өөрөө гүйцэх ёстой гэдэг яадаг болохоор би дандаа гол дутуу юмнууд хийдэг байхгүй. Тэгээд түүний 2 дахь 3 дахь дээр нь болохоор Эрдэнэсээ цав гээд одоо тийм эскигээр хийсэн улаан амжээр те одоо юугээр тэмээнийхээ одоо ноосоор ингэж ос рүүчинсэн тийм уут хавтахыг одоо аян жинд авч явдаг байсан. Одоо юутай хамт богцтойгоо хамт тий. Тэгээд тэр уут авдаг гэртээ орж ирэхээр гэрийнхээ баруун хойно юм уу баруун талдаа ч юм уу ингээд өлгөөтэй байдаг, хананда өлгөөтэй байдаг. Тийм учиртай. Тийм учраас шингээж хийсэн байх нь тий. Тийм учраас тэр эсгийн юундээ эсгийн дотроо одоо Эрдэнэсийн хоёр талд нь Эрдэнэс дүр гэж хийгээд одоо бэлхуулж хийгээд бид нар чинь ерөөсөө сэжгээр сэтгэлээр л байдаг усууч үү хүн гэдэг чинь. Тэгээд ингээд тохоод тэгээд нөгөө дээр хажуугаар юм тавьдаг гэсэн чинь тэр арлантай авдарч бас дээшээ ингээд сөхдөг юутай. Тэгээд дээр нэм тавьчихаар хүмүүс энэ дотор юу байгаа ингэж асуугаад байдаг байхгүй. Тэгэхээр дээр ногт юм тавиад суул ерөөсө авч тавьчихаа тэр дотор юм хийдэг байдаг авдаг тийм байдаг. Тэмээний хамгийн хүнд ачаан сүулд нь явдаг гэж тийм дамаг байдаг. Тэгээд ачааны хүнд нь ардаа гэдэг шүү дээ тийм ээ. Тэгээ ачааны хүнд ардаа гэдэг учраас нөгөө гурил утаа дорог дурдан арьс шир одоо юу гэдэг тэр бүгдээд ардаар хамгийн ардаар нэг ачаа явдаг тэмээг оруулдаг. Тэгээ хажууд нь банхар чаач хүнд гэж ярьдаг тий. Тэгээ 5 бэлгэлээ. Тэрнээс цааш хүмүүс болохоор
гээд нэмж болно, хасаж болно, 3-аарч болно, 7-аарч болно, 9-аарч болно. Ер нь 7-оор бөөнөр голдохол аваад идэгий. 9-оор 11-ээр бол дандаа том байртаа сууж юм уу эсвэл албан газар аваадгийг. Захиалга бол их хэрэг. Захиалга бол байнга ерөөс тасрахгүй. Энэ 3 гэхдээ одоо бас цаасараас өмнө дуусаа маргааш нөгөөдөд дуусч явуулах гэдэг юм байна. Анх та тэмээгээ урлаад их дэлгүүрийн үүдэнд зарж байсан гэдэг байсан бол өнөөдөр одоо зарж явах шаардлагагүй онлайнаар пэйж хуудасаараа дандаа миний пэйж рүү орж ирнэ. Би ерөөсөө гэрээс гарахгүй. Дотроосоо луцаа бариад ерөөсөө ажиллаа хийн штэ. Өрхийн үйлдвэрлэл тэр дундаа гараар урлсан юм бүхэн үн цэнтэй байдгаа. Бүх юм гараар шүү дээ. Гараар урлсан юм чи ерөөсөө их одоо хүний эмэгтэй хүний гараар урлсан юм гэдэг чи хүний эерэг энерги бүгд энэ хийж байгаа юмдаа ингээ шингэж байдаг. Жишээлбэл өөрөө чинь энэ дээл тийм ээ эндээ хүн ингээ гараар ойчсон байж та ер нь машинаар ирсэн ч гэсэн эн чинь ингээл тэр хүний гарын уур таны юунд орж ирлээ та одоо сайхан зөв сайхан энергитэй байна л гэсэн үг байхгүй юу? Тий Монгол хүн гэдэг чинь ерөөсөө зэн өөрийнхөө зэн совингоор өөрийнхөө ихтгэл бишрлэр одоо чи нөгөө дотоод сэтгэл гэж яриад байгаа. Дотоод сэтгэлдээсээ ингээ бүр дотроосоо ингэж одоо сайхан юм бодвол тэр нь одоо бүтчихэдэг. Муу юм бодоод муу юм хэлээд ивэл яг тэр үгээр яадаг. Би бас хүмүүсээ бас муу юм одоо энэ юунд фэйс мессежээр дээр явахад муу юм дандаа муу юм байдаг шүү дээ, тийм. Бэлэггүй юмнууд. Тэгээ тийм энэ хахаар би бас ерөөсөө айгүйх шаналж л явдаг. Заримдаа ч гэсэн даач миний үгийг хашгираад тэнд болох уу тийм ээ. Хашгирч маач энэ санагдаг тийм үе бас байдаг. Бид нар үе хүмүүс бол тийм л байгаа бах тэ ерөөхдөө. Дундгуй аймаг дуу хуурын үлгий за бас өв соёлын үлгий нутаг гэж одоо олонд нэрлэгддэг. Бусад аймагуд дундаарч бас арай онцгойрч чаддаг. Тэгээд урчууд ихтэй юм аа. Урлагийн авиаснууд ч ихтэй юм байна. Тэгээд нутаг орныхын хувьд яг энэ дуу хуурын үлгий, өв соёлын үлгий гэдгээ бас хадгалж хамгаалж үлдэх тал дээр олон ажлуудыг удирдлагууд нь хийж хэрэгжүүлж байгаа юм байна. Тэр ч үүднээсээ тэмээний соёлыг бас түлхүү тийм ээ. Анхаарч за мөн маш олон тэмээтэй гавьяат малчинч бас төрөн гарлаа штэ. Тэгээд тэмээний тухай ярил олон сайхан юм байна. Одоо энэ насан гэдэг энэ гавьяат болчихсон байгаа штэ. Гавьяат тэмээч гавьяат малчин тий насан гэд энэ хүн чинь анх надаас нэг 400 гаруй тэмээтэй байсан нэг жигтэйг 100 долоод тэгэл нэг жижигхэн буур авган манангийнх байхгүй юу. Тэгээд буур гангийнхантаа тарааж өгсөн байсан. Тэгсэн тэр буурыг аваад авахта найз нь өстө нэр айгуу гоё бэлгшээж байна өстө гоё байна. Одоо тэмээгээ өстө өсгөх надад өсгөө та наргаа авэчна гэлдэг гэсэн байхгүй. Тэгсэн чинь хэдэн жилийн дараа ч нөгөө цөөхөн байсан тэмээ нь одоо ийм их олон болчихсон. Надад бид нарыг бүр хүлээж аваад гэртээ аваачаад би яг тэр үеэр нь хотод байж байгаа чадаагүй. Тэгээд айгуу гоё. Тэгэл бас нэг хүнээс надаар хэлсэн үн тийшээ давнчаа бас нэг бор тэмээ оччихсон. Тэгээ ингээд миний хоёр тэмээ оччихсон. Тэгээд тэр тэмээний юугаар найз нөстэй нэр чиний тэмээг шүтдэж штэ гэлдэг гэсэн. Гэхдээ тэр бол яг зүгээр бэлэг тэмбэрлийг бодож байгаа алс хэдтэй бүртгэдэг. Ямар тэрийг тийм сайхан болгоцсон биш. Гэтэ яг тэр хүн авахтаа сайхан сэтгэлтэй авсан л болоо тэгж яаж авахгүй тий. Би тэгж л. За тэгээд урилгын маань хүлээж авч гэртээ урьсан танд баярлалаа. Нэвтрүүлэгт минь оролцсонд тэгээд цаашдаа үйлдвэрлэлээ өргөжүүлээд өшөө олон хүмүүст яг энэ чиглэлээр одоо тэмээ урлагч байдаг юм уу? За олон одоо айлууд энэ тэмээний сүвнэрийг гэртээ залах боломжуудыг нь олгож өгөхийг ерөө нэвтрүүлгийн төгсгөлд манай үзэгчдэд хандаж та юу хэлмээр байна? За баярлалаа. Би нэг талархлын юм хэлчихье. Намайг одоо ингээд дэмжиж идэг бүх хүмүүстэй болон Дундгуй аймгийнхаа соёл урлагийн газарт шинэдүүдээ за тэгээд Дундгуй аймгийнхаа үе үеийн засаг захиргаанд намайг ерөөсөө энэ намайг гэж ерөөсөө ялгадгүй намайг байн хүндэлж идэг үе үеийн засаг одоо захиргаандаа болон нутаг усныхандаа бүгдд нь одоо баярлалаа. Та нарын хүчээр би үдэ зэрэгтэй яваа шүү гэж хэлээ да. За баярлалаа. Ингээд тэмээ соёлыг өвлүүлэх, хадгалж хамгаалж явахад бас жинтэй хувь нэмрээ оруулж үйлдвэрлэлээ өргөжүүлж яваа таны үйл хэрэгт өндөр их амжилтыг хүсье. Тэгээд бидний өв соёл нэвтрүүлгийн хүндэт зочноор өргөцсөнд дахин талархлаа. За баярлалаа.
Эрхэм үзэгчдээ бидний өв соёл нэвтрүүлгийн ээлжид дугаар өндөрлөж байна. Энэ удаагийн зочноороо бид өрхийн үйлдвэрлэл эрхлэгч, эсхийн урлал, өвлөн уламжлагч, Дундгов аймгийн иргэн Долгорын үлзий ишигчийг хүндэтгэн урьлаа. Ингээд хамтдаа байж Тэмээн соёлыг өвлөн уламжлаж, бас хүү түгээж яваа эрхэм хүндтэй зочны маань яриаг шимтэн сонссон үзэгч та бүхэнд баярлалаа. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.